сайн мэцхан үзэгчдээ өндөр хаа мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээг хүрэхэд бэлэн болоод байна. Чингис хотод болж өрнсөн үйл явдлын мэдээлэлд анхаарал хандуулна. Хинтээ аймаг дахь эрэгтэйчүүдийн оролцоо манлайлал тэдэнд тулгамдшгүй асуудлыг сонсох, гарц шийдлийг олох зорилгоор нэгдсэн хэлэлцүүлгийн ажлыг зохион байгууллаа. Гендерийн үндэсний хорооноос санаачилсан олон улсын эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Монгол цэргийн өдрийг тохиолдуулан гендер суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар ойлголт мэдлэгийг нийт түргэх, эрэгтэй эмэгтэйчүүдэд тулгарч буй гендерийн асуудлыг мэдээлэх, холбогдох төрийн байгууллагуудад хүргэх, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор харилцан хүндэтгий аяны зохион байгуулахаар ажиллаж байна. Энэхүү аяны хүрээнд нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо манлайлал дэд хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгтний төрийн болоод төрийн бус байгууллагын ажилчид, малчид, уяачид, сурагчид гээд 43 эрэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо. Амны сэтгүүлийн мөрөө хэлбэрт эрчүүдийн эрүүл мэнд гэдэг арга хэмжээ туссан байгаа. За энэ дээр яг гол асуудал гэдгээр эрүүл мэндийн чиглэлээр голцоо гарцсан эрчүүдийн эрүүл мэнд гэдэг. Энэ дээр яг энэтэй холбоод яг эрчүүдийн чиглэлээр нийгмийн оролцооны ажлуудыг бас хийж болохоор байгаа. За сая бас төрийн бус байгууллага иргэд маань бас санаачилж байна л да. Төрийн аль багшд маш их санаалга гаргаж байна. Ер нь аудитын өдрийг аймгийнхаа хэмжээнд бас улсын хэмжээнд 21 аймагта анхдагч байхаар ингэж зохион байгуулъя л да. Аудитын оролцоог нэмэгдүүлээд гэсэн санаачлага гарч байгаа хгүй. Тэгэхээр эндээс бид нар гарсан санаачлалыг бас ингээ орохгүйгээр төрийн байгууллагууд хамтраад бас ажлууд хийн. Төрийн байгууллагууд ихний удаа төрийн бас болоод ингээд төлөөд нь ороод ирж байгаа юм чинь цаашдаа бас эднэрээр дамжуулаад бас иргэдэд нийт олон дотор хүрэх бас боломж нэгдэж байгаа. Аудит холбогчл аудитынхаа гишүүдэд одоо мэдээлэл өргөн, за хөдөө аж ахуйчид малтчтай одоо мэдээлэл өргөн гэдэг юм те. Эрүүл мэндийн хичээлд одоо эмгээр хөгжүүлж байгаа хүмүүст сум өрхөдөр дамжуулаад эрчүүдтэй эрүүл мэндэд боловсруулах энэ ажлуудаа зохион байгуулагч гэдэг юм. Энэ одоо тэрний эхлэл болж л өнөөдөр энэ хэлэлцүүлэг болж байна. Тэгээ цаашид бас олон ажлууд бас зохион байгуулагдах байх. Та бүхэн бас хамтарч хийх ажлууд, санаачлагууд байх юм бол бас хамтран ажиллаад бэлэн байгаа шүү. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэнд дор нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо манлайлал үндэсний чуулганыг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулахар төлөвлөж байгаа юм. Тэгвэл уг орон нутагт зохион байгуулагдж буй дэд хэлэлцүүлгээр яригдсан санаа шийдлүүд болоод эрэгтэйчүүдийн төлөөллөөс нэгдсэн чуулганд оролцох төлөөллүүдийг сонгож хэлэлцүүлэгт санаагаа өргөх юм байна. За өнөөдөр нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо сэдвт ингээд дэд хэлэлцүүлэг явагдаж байна. Энэ бол их цаг үеийн олсон одоо их оновчтой сэдвээр ярьж байна гэж мэрэгжлийн эмч хүний хувьд би ойлгож байна. Ер нь бол урд өмнө бол энэ эрчүүдэд чиглэсэн ийм дэд хэлэлцүүлэг ямар нэгэн уулзалт сургалт ингэж явж байгаагүй. Өнөөдөр ингээд энэ хэлэлцүүлэгт оролцож байгаадаа би их баяртай байна. Ер нь бол нийгэмд манай эрчүүдийн оролцоо эрүүл мэндийн байдал ер нь их хосрогдсон асуудал байгаа даа шүү дээ. Эрчүүдийн асуудлууд ер нь. Юусээс одоо төр засаг энэ дээр анхаарч эрчүүдийн анхаарыг нийгэмд нэгдийгээ татан оролцуулъя гэдэг санааг дэвшүүлж байгаад бол баяртай байна. Таны зүгээс ямар санаануудыг тусгуулъя? За ерөнхийдөө энэ баг болоод хуваагдаад санаануудыг дэвшүүлсэн. Би яг мэрэгжлийн засгийн зүгээс эрчүүдийн эрүүл мэнд тал дээр нэлээд хэдэн санаануудыг хэллээ. Хоёрдугаарт эрчүүдийн эрүүл мэндийн боловсролын сал дээр бас санаанууд хэллээ. Энэ цаашаа засгийн газрын хэлэлцүүлэгт орогдоод ингээд явах юм байна. Тэгэхэд энэ санаа бол нэмэр болох болов гэсэн байдлаар би ингээд саналаа орууллаа. Одоо энэ юугаар ажиллах юм байгаас ингээд тий. Энэ боломжийг ч тэгэхэд ер нь бол манай эрчүүд бол эрүүл мэндэд их анхаарч явах хэрэгтэй байна. Яагаад гэвэл өөрсдийнхөө машиныг жилд нэг удаа онцлуулад ингэ яваад байдаг гэж өөрсдийнхөө үзлэг онцлогонд оруулахгүй ингэ явдаг. Ер нь эр хөнгүү айл ямар байдаг вүлээ? Тэрэн шиг эрчүүдгүй улс их орн ямар байх вүлээ тийм ээ? Тэгж бодоход одоо эрчүүд маань өөрсдөө эрүүл мэндэ авах, эрүүл ээжж бусад үйл ажиллагааг явуулна гэсэн үг шүү дээ тийм ээ? Ажил хөдөлмөр эрхлэх, эрүүл авч явахаас гэсэн үг. Тийм учраас эрчүүд нь эрүүл ээж байх тал дээр л сайн анхаарч угаасаа гэж би хүсэж байна. Хэлэлцүүлэгт оролцсон эрэгтэйчүүдийн төлөөллүүд эрчүүд нийгэмд хэрхэн оролцоотой болоод тулгамдж буй асуудлаа тэдгээрийг хэрхэн шийдэх ямар гаргалгаа байгаа талаар ярилцсан юм. Мөн цаашлаад эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар хүртэл асуудлыг хөндсөн үр өгөөжтэй хэлэлцүүлэг болсон гэж оролцогч төлөөллүүд хэлж байна.
Сүүлийн 2 жил цар тахлаас шалтгаалan багийн цэцэг дарга нар руу чиглэсэн сургалт зөвлөгөө болоогүй лээ. Тэгвэл өнөөдөр Хинтээ аймгийн цэцэг даргын тамгын газар болоод аймгийн статистикийн хэлцээс хамтран багийн цэцэг дарга нарт зориулсан нэгдсэн сургалт зөвлөгөө боллоо. Өнөөдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Хинтээ аймгийн багийн цэцэг дарга нарыг хамруулсан сургалт зөвлөгөө болж байна. Энэхүү сургалтыг аймгийн цэцэг даргын тамгын газар болоод Хинтээ аймгийн цэцэг даргын дэргэдэх статистикийн хэлтснэр хамтран зохион байгууллаа. Сургалтанд 80 гаруй хүн хамрагдсан бөгөөд энэ онд аймгийн цэцэг даргын мөрийн хөтөлбөр тусгагдсан зорилт арга хэмжээнүүдийг анхан шатны нэгж бодлох багуудад хэрхэн хэрэгжүүлэх талаар болоод шинээр сонгогдсон багийн цэцэг дарга нарыг чадахжуулах, тэдний хууль эрх зүйн мэдлийг дээшлүүлэхэд уг сургалтын зорилго оршиж байгаамаа. За цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан багийн цэцэг дарганыг сонгох сонгуул бол 2021 оны 4-р үйлрэлд бол ерөөдөө болсон байгаа. За үүнтэй холбоотойгоор шинээр сонгогдсон багийн цэцэг дарга нарыг чадахжуулах, хууль эрх зүйн мэдлийг дээшлүүлэх, мөн аймгийн цэцэг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг анхан шатны нэгж болох баг дээр хэрхэн хэрэгжүүлэх талаар бол өнөөдөр бол сургалтыг зохион байгуулж байна. Хинтээ аймгийн хувьд бол нийтдээ 89 багтай. Үүнээс бол нийт 70 орчим хувь буюу 60 гаруй багийн цэцэг дарга шинээр сонгогдсон байна. Мөн багийн цэцэг дарга нарын мэргэжил боловсролын төвшинг авч үзэх юм бол нийтдээ 58% нь дээд мэргэжилтэй. Үлдсэн 32% нь бол нэг бүрэн дунд боловсролтой ийм байдалтай байна. Өнөөдрийн хувьд бол бид нэр аймгийн цэцэг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан иргэдийн оролцоог хэдийн арга хэмжээний өрөөнд иргэдийн оролцоог баг дээр яаж хэрхэн нэмэгдүүлэхийг энэ талаар бас нэлээд түлхүү анхаарч сургалтаа зохион байгуулж байна. Дээр нь мөн аймгийн цэцэг даргаанд иргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд анхан шатны нэгжээр үндсэн чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгаа. Энэ талаар бас бид нэр бас агентлагуудын чиг үүргийг анхан шатанд нь хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг багийн цэцэг дарга нараа өөрсдөө нь мэдээллийг тавиулах гэж ажиллаж байна. Өнөөдөр аймгийн хэмжээний нийт 89 багийн цэцэг дарга нарын сургалтыг тамгын газар статистикийн хэлтс аймгийн тамгын газар болон аймгийн статистикийн хэлтсээр хамтран зохион байгуулж байна. Сургалтаар статистикийн хэлтсийн мэдээллийг анхан шатны мэдээллийг багийн цэцэг дарга нар зарим гол үндсэн мэдээллүүдийг гаргаж өгдөг байгаа. Энэ дээр шинээр томилогдсон нийт багийн цэцэг дарга нарын 80% шинээр томилогдсон учраас бид энэ шинээр томилогдсон багийн цэцэг нартаа зориулж анхан шатны мэдээ талан хэрхэн гарах тоолох судлааг хэрхэн явуулах тал дээр бол сургалт зөвлөгөө өгч ажиллалаа. Статистикийн хэлцээс багийн цэцэг дарга нарт статистикийн мэдээ тайлан түүний анхан шатны бүртгэлийг бүрэн гүйцэтгэх, мэдээ тайлан цаг хугацаанд нь үнэн зөв хамралт сайтай мэдээллийг мөн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ерөнхий мэдлэг олгох зорилгоор сургалтыг явууллаа. Ер нь сүүлийн 2 жилийн хугацаанд цар тахлын хүрээнд багийн дарга нарыг нэгц арга хэмжээ болоогүй байгаа. Өнөөдрийн арга хэмжээ бол их сайхан болж байна. Бүх багийн дарга нарын саналаа солилцоод сургал их сайхан болж байна. Сургууч багш нар сайн байна. Өнөөдрийг онцлог юм гэвэл малын хуулийн татврын жилээс албаж ирсэн. Энэний талаар их сайхан ойлголт багш нар маань гоё юм ярьж байна. Ер нь бол цаасыг үлээ захин болъё гэдэг байгаа. Ерөнхийдөө сүүлийн үед бүх энэтэй л яасан зааж байгаа. Орон төвлийн сан энэ нь бол цаас байсан бол захин руу шилжсэн. Нодлонгоос эхлээ шилжиж байгаа. Тэгэхээр тэр талаар энэ жил энэ сургалтын дээр их зааж байна. Захимаар шилжнэ гэдэг чинь ер нь нэг бодлын техник үүсэн бид ер нь баг амар цаасаар авсныг бодвол захин бол ерөөсөө амар. Эхлээд үлэрдэл хандлага тэгэл хандлага оролцоо тэгэл хөгжил гэсэн ийм сэдвээр л ер нь би ярина. Ер нь бол иргэд манайх чинь арвтын зохион байгуулалтанд орчихсон 21 арвттай 15 хэсэгтэй. Түүгээрээ ер нь сум орон нутагт болж байгаа уралдаан тэмцээнийг заавал тийм баг гэхгүй. Заавал арвтынхын дунд зохион байгуулдаг болсон. Арвтаараа маш сайн оролцдог ирсэн иргэдийн оролцоо маш их нэмэгдсэн. Тэр талаараа би багийн дарга нартаа бас нэг мэргэжил нэгтэй ах дүүстэй бас нэг тиймэрхүү талаар бол ярьна. Мөн сургалтанд хамрагдсан багийн цэцэг дарга нарын зүгээс хуулиар хүлээсэн үүрэг холбогдох хууль заалтуудыг мэдэж авсан, цаашлаа шинээр сонгогдсон дарга нарын хувьд ажлын үйл явцаа гүйцэтгэх тал дээр дэмжлэг үзүүлж нэмэр болох үс өөр өгөөжтэй цаг үе олсон сургалт боллоо гэж дүгнэж байна. Чингис хотод болж өрнсөн үйл явдлын дараагийн мэдээ бол дүүлэн хэмээх алдаршсан Гомбч авын чултмын мэндэлсний
100 жилийн зориулсан үндэсний бүхий барилдаан зохион байгуулагдлаа. Уг барилдаанд Улсын аймгийн цолтой 128 бүх барилдсан юм а. Хан Хэнтэй нутагт маань Хэнтэй аймгийн Баян сумын харьяат одоо 49 оны улс хувьцлын 28 жилийн ойн баяр наадамд амжилттай сайн барилдаж тав давж улам нэмэх өсгөдөр начин цол өртсөн дүүлэн жилтмийн одоо барилдаан өргөн дэлгэр сайхан болж байна. За энэ барилдааныг бол одоо Хэнтэй аймгийн Баян сумын засаг даргын хамгийн газар Хэнтэй аймгийн биеийн тамир спортын газар хамтран одоо мөн одоо дүүлэн жилтм начингийн маань өр хөгдөөд хамтран одоо зохион байгуулж явуулж байгаамаа. Тэгээд энэ хүний маань одоо сайхан мэндэлсний 100 насны одоо бас тохиож байгаа. За энэ дээр одоо бас мөн хан Хэнтийн нутгаас одоо төрөн гарсан амьд цэрэн одоо байгаа дөрвөн одоо Монгол улсын алдар солондоо бас хүндэтгэл үзүүлэх энэ арга хэмжээг хамтран одоо зохион байгуулж явуулж байгаа. За тэгээд дээр нь одоо нэг сайхан багтууштай юм бол энэ Монгол бүхийн түүхэнд одоо нэг давсан одоо бүхийг 100,000 төгрөгөөр одоо байлж байгаа. Анхны одоо залуучуудыг хүндэтгсэн Монгол бүхийн түүхэнд одоо уриалга гаргасан ийм одоо сайхан үйл явдал болж байгаагаар одоо бахархууштай сайхан байна. Тэгээ энэ одоо сайхан барилдааныг хан Хэнтийн нутгийн ард түмэн одоо спорт цогцлбороо дүүрэн одоо ирж хүлээж ав сайхан үзэсгэж байна. Хэнтэй аймгийн Баян сумын харьяат бүгд найрамдах Монгол ард улсын өсөх идэр улам нэмэх начин дүүлэн химээх гомж авийн чөлтмийн мэндэлсний 100 жилийн хан Хэнтийн нутгаас төрөн гарсан улсын алдар цотой бүхчүүдэд хүндэтгэл үзүүлэх Улсын аймгийн цэргийн цолтой хүчит 128 бүхий барилдаан Хэнтэй аймгийн спорт заланд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Бүхий барилдааны нээлтэнд улсын хурлын гишүүн Цагаан Үгийдрот, аймгийн засаг дарга Чогсомжов, Хэнтэй аймгийн биеийн тамир спортын газар болоод Хэнтэй аймгийн Баян сумын засаг даргын тамгын газрын удирдлагууд чөлтмийн ач зээнээр оролцлоо. За өнөөдөр их сайхан гоё өдөр байна. Манай өвөө эмээ ээж гурван маань тэнгэрээс буугаад ирсэн юм шиг их сайхан сэтгэл төрж ийн л да. Тэгээд би бас энэ хан Хэнтийн нутгийнхаа бөхчүүдийг хан Хэнтийн нутгаас сайхан бөхчүүд төрөөсөө гэж бодож бас энэ барилдааныг зохион байгуулж байгаамаа. Тийм манай өвгийн 100 жилийн тааруулаад одоо энэ сайхан улсын цолтой бөхчүүдийг үрээд шинэ залуу хүүхдүүдийг спортоор хичээлээд үндэсний бүр хичээлж бас нэг сайн тамирчин үндэсний сайн бөхчүүд болоос бас нэг бөхчүүд улсын цолтой бөхчүүдэд иргэдээсээ хараад ингээ сайхан хан Хэнтийн нутгийнхаа зон олныг бас сайхан бөхөө үзээсэй гэж бодож энэ барилдааныг зохион байгуулсан. Баян сумын засаг дарга болон одоо энэ захиргааныхан тэгээд одоо Баян суманд амьдардаг энэ манай өвөгийн ах дүү нар одоо энэ хамтран зохион байгуулж оролцож байгаа. Тэгээд энэ биеийн тамир спортын газрын хамт олон оролцож байна. Хамбургд хийх компани захирал Цэнд очир гэж хүн оролцож байна. Одоо зээ хүн байгаа бас тий. Уг барилдааныг чөлтмийн Цэнд очир аж ахуй сүндвийн хурц бэлэг Зэхүү Чулуунбаатар нар болоод Баян сумын засаг даргын тамгын газрын хамт олон ивент итгэж хамтран зохион байгууллаа. Хэнтэй аймгийн Баян сумаас төрөн гарсан Монгол улсын начин дүүлэн жилтмийн мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд одоо улсын аймгийн алдар цолтой бүхчүүдийн барилдаан Хэнтэй аймагт одоо болж байна. Энэ одоо энэхүү арга хэмжээ маань одоо өргөн дэлгэр болж байгаад одоо бас нийт одоо нутгийнхаа ард олонны өмнөөс одоо бас талархалтай байна. За энэ хүн маань 1949 он буюу одоогоос 73 жилийн өмнө бүгд найрамд Монгол ард улсын начин цолыг бүрдсэн. За тухайн үедээ бол одоо их тэр үеийн одоо олон бүхчүүдийг одоо давж олон одоо хүчтэй бүхчүүдийг давж Монгол улсын начин цолд хүртэж за тухайн үед 2 удаа төрүүлээд байсан Монгол улсын дархан авраг Шарвын Бацaalд унаж байсан ийм одоо бүх тэгээ энэ бүхий барилдааныг одоо сумандаа аваад бид 1995 оноос хойш одоо зохион байгуулж явуулж ирсэн. За энэ жилийн хувьд бол одоо аймгийнхаа төвлөрд ингэ зохион байгуулж байгаагаараа онцлог барилдаан болж байна. Өмнө нь Баян суманд чөлтмийн нэрэмжит үндэсний бүхий барилдаан уламжлал болгон зохион байгуулагддаг байсан ч энэ жил гомж авийн чөлтмийн мэндэлсний 100 жилийн давхар тохиолдож байгаагаар онцлогтой учраас Улсын аймгийн цолтой бүхчүүд оролцож чансаатай өргөн хүрээнд зохиогдсон барилдаан боллоо гэж үзэгч болоод бүхчүүд хэлж байна. Тэгвэл уг барилдаанд улсын харцаг хангаа төрүүлсэн бол улсын зан ананд үзүүрлэж үзэгч олон түмнээ баярлууллаа.
Монгол улсын өсвөр нач гомж оюун хөгжим багсны мэдснээ 100 жилд ойр зориулсан барилдаан бол маш өрсөлдөөнд олон сайхан хүчүүд ирж барилдсан. Үнэхээр сайхан барилдаан боллоо гэж бодож байна. Миний бас энэ барилдаан дөрвөөсөндөө баяртай байна. Ангидж маань тэр одоо 2 сар болоо жилдээ хамтдаа төвшин амгалан бас ирвэл өргөё. Зүлтэн Начингийн маань бас 100 жилийн барилдаан бас маш өргөн дэлгэр сайхан барилдаан боллоо. Тэгээд Монгол бүхий өнгөлж байгаа. Энэ цаг үеийн бас сайн барилж байгаа. Үе тэнгээ усан цалтай бөхчүүд бол аймгийн цалтай бөхчүүдтэй бас өргөн сайхан барилдаж үзүүлсэндээ маш баяртай байна. Тэгээд нийт хинтүүчүүдтэй болон бүхий үздэг бүхэдэлэг хинтийн Монголынхаа бас түмэн олондоо бас баярлаж таларснаа хэлгээд яа тэгээд сайхан наадам боллоо. Энэ зохион байгуулсан бас хинтийчүүд болон Хинтээ аймгийн засаг даргын тамгын газар хав хүмүүс дээрээс нь албан байгууллагуудаа Хинтээ мэндийн спортын газрын хамт олонд бас маш их баярлалаа. Цаашдаа улам хичээж баярлалаа. Туяа. Барилдаан бас баруун жилийн хамгийн анхны улс аймгийн зөвлөлтөй хөгжүүдийн барилдаан болж байгаа онцлог нь хотоос бас олон улс аймаг сумын алдар цогтой хөгжүүд ирсэн байна. Тэгээд үеийнхээ сайхан залуучуудаа сайхан барилдаж шүүгэн дүр төлөлөө. Тэгээд бас аймаг орон нутагт одоо ийм сайхан барилдаан зохион байгуулж байх юм бол ер нь үлшид ард түмэн бас сайхан бүхийг хүндлэг дээдлэг хөгжүүдөө бас ойроос харах боломж олж байгаа болоо гэж бодож байна. Тэгээд Хөгжүүд ер нь хэр бэлтгэлтэй байсан? Бэлтгэл ер нь байнга хийж байгаа доо. Тэгээд нийт Хинтээ аймгийн зам олон бол нийт монголчуудаа бас бар жилийн эндийг хүргээ тэгээд улаан олноороо бэлгэрийн инкам төрлөөрөө төвшин амгалан бүх хүмүүс сайн сайхан төгсөөрэй дөө. Дараагийн мэдээ. Хинтээ аймаг дахь политехник коллеж нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өвлөн үлэмжтэй болж анхны ургацаа хурааж авч эхэллээ. Тэгвэл хүлэмжтэй болсноор сургалтын бааз сайжир суралцагчид удирдал харгалзахгүй дадлага хийх боломжтой болж байгаамаа. За Хинтээ аймгийн одоо политехникийн коллежинд иргэдээ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 6 гарцхан 20 хэмжээтэй өвлийн хүлэмжтэй болсон байна. За 2021 онд байгуулсан. За 2022 оны одоо 2 дугаар сард анхны одоо өгөрцөний одоо ургацаа хураан авахд одоо бэлэн болсон байна. За тухайн политехникийн коллеж нь одоо энэ одоо ангиудтай эсэлт авч за өвлийн хүлэмжинд эдгээр сурагчдыг одоо яг газар дээр нь практик дээр суралцуулах юм боломж нээлттэй болсон байна. За Хинтээ аймагт одоо өвлийн хүлэмж байхгүй гэж хэлж болно. За зөвхөн одоо политехник коллеж өвлийн хүлэмжтэй болсноор олон давуу талууд бас бий болж байна. За эндээс гарсан одоо 1 тонн орчим өгөрцийг орон нутгийн одоо дэлгүүрүүд одоо худалдан борлуулах юм боломж нь бас бүрдэж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Тийм учраас ер нь Хинтээ аймагт одоо өвлийн хүлэмжтэй болгох ногооштой дэмжих бодлого бас үүлэгдэж байгааг бас эндээс харах хэрэгтэй байна. Ингээд газар дээрээс сурлагыг бид политехникийн коллежийн өвлийн хүлэмжнээс бэлтгэн хүргэлээ. Хинтээ аймаг дахь политехник коллеж нь хүлэмжийн аж ахуйн фермерийн 2.5 жилийн ангидаа 2 дахь удаагийн эсэлтийг авчээ. Гэвч сургалтын бааз дадлах хийх орчин нөхцөл бүрдээгүй учраас элсэгч нар цөөн суралцах болжээ. Тэгвэл Азийн хөгжлийн банкнаас 2021 онд 6 харцаг 20 хэмжээтэй өвлийн хүлэмжийг 180 сая төгрөгөөр шийдвэрлэж өгсөн үр дүнгээ өгч анхны ургацаа хураан авахд бэлэн болсон байна. За одоогийн байдлаар энэ өвөл бидний хувьд яг хүлэмж хүлээж авснаас хойш анхны өвлийн тариалт байсан. Одоогийн байдлаар өргөс тэмхийн 100-аад бот ургацааг өгөхөд бэлэн болчиход ээж байна. Дараагийн шатнд бид нэр Чинжүү улаан лойлны өрсөлдөгийг хийчихсэн байгаа. Одоо 3 сарын 10-гийн үеэр дараагийн ноонуудын өрсөлдөөнүүдийг нэмээд тэгээд за нэг 4 сарын 25-наас 5 сарын 15-ны хооронд бол өрсөлдөгийг борлуулалтад болон бусад төлөмж рүүгээ шилжүүлэн суулгах ажиллагаанууд явагдана. Тэгэхээр энэ одоо өвлийн одоо хүлэмжтэй болсноор ямар давуу талууд сургуульд байгаа вэ? Ер нь өвлийн хүлэмжний ер нь давуу талууд ер нь тариалан чинь ногоочдод ер нь ямар давуу талтай вэ? За юуны түрүүнд манай сургуулийн хувьд бол өвлийн хүлэмжтэй болсноор бид насан туршидын 1 жилийн анги болон бусад одоо хүлэмжийн мэргэжлийн ангийн маань хүүхдүүд өвлийн улиралд нөгөө улирлаас шалтгаалаад нөгөө мэргэжлийн дадлага их боломжгүй байсан бол одоо улирал харгалзахгүйгээр бид нар дадлагын сургалтаа тасралтгүй амжилттай явуулах боломжтой болсон. Хоёрдугаар дээр нь өвлийн хүлэмж гэдэг маань бол манай Монгол улсын хувьд бол маш чухал одоо асуудал болоод одоо сүүлийн үед өвлийн хүлэмж бол нэлээд одоо
хөгжиж эхэлж байгаа. Өвөл бид нэр одоо ногоо тариалж чадахгүйгаас болоод одоо урдаас нарийн хүнсний ногоонуудыг маш өртөг өндөртөөгөр авдаг байсан бол одоо өвлийн хүлэмжийг ингээд аль болох чадлаараа хүмүүс бүгдээрээ хөгжүүлж чадах юм бол бид нар өөрсдийнхөө тариалсан эко хүнсний нарийн ногоонуудаа хэрэглэх юм боломж давуу талууд бий болж чадчих. За энэ талбайд бол бид нар энэ өвөл яг 100% хүчин задлаар нь бол тариалт хийгээг байгаа. 50% өргөс тэмхийг тариалсан. За энд би 100 орчим бут байгаа гэж хэлсэн тийм ээ. За нэг бутнаас бид нар доор хаяж 10 кг ургац авна. За тэгэхээр нэг тонн нэртэй бол ургацыг хүлээж авна гэж тооцоолж байгаа. За энэ ургац маань өөрөө ингээл нэг өдөр бүгдийг нь авчдаггүй. Нэг 7 хоногт нэг удаа ч юм уу хураалт явагддаг учраас хураасан тухай бүрдээ одоо аймгийнхаа аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэе гэсэн бодолтой байгаа. Ер нь өмнө зуны тариалтаа бол бид нар 99 болон совд одоо манайд хамгийн ойрхон байдаг супермаркетуудаар борлуулдаг болсон дамжуулж. Тий. За манай одоо сургууль дээр хүлэмжийн аж ахуйн фермер 2.5 жилийн сургалттай анги 2 дугаар анги маань 14 сурвалжлагчтай байгаа. 1 жилийн сургалттай анги маань болохоор 12 сурвалжлагчтай байгаа. Тэг ингээд одоо өвлийн хүлэмжтэй болсон эхний жил учраас үүнээс хойш бас хүмүүс мэдээлэл их авчаараа бас өвөлч гэсэн одоо дадлах сургалтаа хийгээ суралцах боломжтой байна гэдгийг олж хараад эсэлт маань улам нэмэгдэх байх гэж бодож байгаа. Энэ жил хүлэмжийнхээ 50% ашиглаж 100 бут өргөс тэмэг тарьж 1 тонн хурааж авах тооцоо гаргажээ. Цаашлаад улаан шинжүү, улаан лойл тариалж орон нутгийн дэлгэрүүдэд борлуулахаар болсон байна. Насанд хүрэгчдийн 1 жилийн ангид суралцж буй Нандин чимэг өвлийн хүлэмжийн ач тусыг мэдэрч практик дээр гардан суралцж буйгаа бидэнтэй хуваалцлаа. Би хашаандаа бол 100-ны хүлэмжтэй. Тэгээд энд сурсны давуу тал гэвэл дан өгөрцийн хүлэмжийн тарихаас өөр бас бусад төрлийн хүлэмжний ногоог бас тарьж сурах гэсэн зорилгоор энэ 1 жилийн ангид хэлсэж орсон. Тэгээд энд орсны гол давуу тал гэвэл одоо өвөл бас ингээд ногоогоо ингээ хураагаад авч ийн гэдэг чинь бас болж байгаа. Тэгээд бид нар чинь хэзээ ийм өвөл ингэж өгөрцийн мөгцийг авч хурааж үзэж байгаагүй. Тэгээд анхны сэтгэл бол маш өндөр байгаа. Одоо ингээ урцаа хураах гад бэлэн болоод байж байна. Тий. За 1 жилийн ангид яваа та юу сурж байгаа вэ? Ерөнхийдөө хүлэмжийн аж ахуй гэдэг утгаараа хүлэмжийн тариалах ногоог л голцоо сурж байгаа гэсэн зорилгоор орж ирсэн. Тэгээ үрсэлгээ анханаас нь хөрсөө яаж боловсруулах уу, ямар төрлийн ногоо хүлэмжийн тарьдаг гэж тэр давуу талаар тэднийг бас уулзж байгаа. Тэгэхээр орон нутгаас таныг бас ийм хүлэмжтэй болгож өгснэг бас санаж байна те. Тэгэхээр ийм болгосноор таны одоо өрхийн орлогод ямар өөрчлөлтүүд гарсан бол? Өрхийн орлого гэвэл одоо хүнснийхээ ногоог ямарчсан мөнгөөр хужаагийн ногоо авч идэхгүй дандаа эко өөрсдийнхөө гараар ургуулсан нарийн ногоогоо өөрсдөө хурааж авч иддэг. Тийм давуу талтай. Тий. Өвлийн хүлэмжийн ач тус их бөгөөд орон нутгийнхаа хүрсэн дурсан экологийн цэвэр хүнсийг өвөл зөнгөд тарьж ургуулах нь олон талын ач тустай боловч Хинтээ аймагт хараахан өвлийн хүлэмж тус сургуулиас өөр газар байдаггүй байна. Орон нутгийн ногооштой бодлогоор дэмжих өвлийн хүлэмжийг хөгжүүлэх зээл тусламжаар олгох бодлого өгүүлэгдэж байна. Хөтөлбөрийн төгсгөл Чингис хотын 18 сум 4 тосготын цаг агаарын мэдээллийг хүлээн авна.
мэдээллийг хүргэсэн сэтгүүлч Отгон Баяр, үргэлжлүүлэн Өндөр хаан эфирээ хүлээн авна.